Ус мөр олончийг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараараа бид нийслэл хотын оршин суугчдын сайн мэдих Сэлэв голын тухай үзүүлэхээр бэлтгэлээ. Энэ удаад бид Улаанбаатар хотын маань төв дундор урсан өнгөрдөг Сэлэв голоос ус суугийн удирд газар болон байгаль орчны яамны төв лаборатори мөн Сэлэв голыг байгалийн аясаар нөхөн сэргээх төслийг хэрэгжүүлэгч Монхидро Construction компанитай хамтран усны шинжилгээ авч одоо байгаа бодит усны найрлагыг цэвэр усныг стандарттай харьцуулан судалж үзэхээр шийдсэн юм. Мөн бидэнтэй цуг Монголын скаутын холбооны багш болон өсвөр бүлгийн удирдагч болоод газар зүүн шинжлэх ухааны профессор Сүхбаатар багш мөн бидэнтэй цуг аялгаач нэгдсэн юм а. Бид энэ удаа Улаанбаатар хотын Сэлэв голын дагуу 3 цэгээс усны найрлагын шинжилгээ авах бөгөөд түүний дараа Сэлэв голын их баг баянгийн ам руу аялахаар шийдсэн юм а. Бидний усны найрлагын дээж авах ихний газар бол Гурвалжингийн гүүрнээс зүүн тийш хаан уул дүүргийн нутаг дэвсгэрт орших нийслэлийн нэрлэлтийг дунд голоос дээж авахар болсон юм. Учир нь угтаа дунд гол гэж одоо байхгүй бөгөөд энэхүү урсаж байгаа ус нь Сэлэв голын урсаж юм. Би энэ голыг чинь одоо 50 хэдэн жилийн өмнөөс мэдэх юм л да. Эргэн цул зүлэг болсон, жирэлзэж мяралдсан. Энээс хурд урсгалтай байсан шүү дээ. Ийм сайхан гол байсан. За хүүхэд хөгшөд бол энэ голын ширгээр усанд юм угаасан, хоёр зүрхээ жижиг юмыг угаасан шиг тоглосон шиг хүүхдүүд нь хөгшөд хүүхдүүдээ тоглуулсан шиг нэг ийм л газар байсан. Одоо бол энд бол ерөөсөө үнэхээр энэ бол нэг угаацсан юм урсж штэ одоо бол тийм ээ. Энэ хавь бол ихэнх нь юу шарилж ил байна тийм ээ. Энэ нөгөө хэдэн жил хатсан үед нь шарилж төрөө дургацсан байхгүй. Тэгэхээр гол мөрөнд тасрахад нэг аюул нь бол бас зөвхөн уснаас гадна ургамлын нөхцөл их өөрчлөгддөг. Тэрний тод нотлохоо бол энэ байж. Энд бол ерөөсөө шарилжгүй байсан газар. Тэгээд нөгөө тасраад хуурай болоход нь шарилж ургаал нөгөө зүлэг нь алга болоод ийм болчихж байгаа юм л да. Амар хараар иргсэн аимшигтай тарж. Эргэн тойроод нь бол олон хүн л үзүүлмээр л юм энэ да энийг. Хэмнэлтэй санагч. Хэлхүүг алгад. Ястаа онцгүй болсон байна. Анх хэрэгж яхад бол бас яг ийм байгаагүй. Арай өөр байсан. Одоо бол илүү гүн ногоомсон байна. Тэгээд илүү бохирдлол дэндүү их болцсон байна. Миний анхны харж ирсэн бол арай өөр байсан. Одоо бол арай биш байсан. Энийг ер нь юутай холбоотой гэж бодож байгаа юм бэ? Барилга, ноосны үйлдвэр мүлдвэр. Ерөнхийдөө энэ байгаль орчны ерөнхийдөө холбогдлолтой гэхээр бас биш ээ. Энэ үйлдвэрийн бусад энэ гадны нөлөө бол зөндөө байх гэж бодож байна. Байглаасаа бол ийм болчихно гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр яг цаанаасаа яг хүний буруутай үйл ажиллагаанаас л болж байгаа гэж бодож байна. За тэгэхээр дээж авах уу та? Дээж энэ дараа. Дээж авахд анхаарах зүйл. Анхаарах зүйлийг энэ бол бактериологийн савны хувьд бол цаанаас ус суугийн лабораторитой ариутгацсан байгаа. Энд бол шууд утгаал авна. Бүгдээрээ ерөнхий хэмжээ шинжилгээ авж байгаа зүгээр цэвэр усны саваа сайн сайтар зайлж энэ усныхаа төвшөнд хүртэл одоо савныхаа дотор гадаргууг төвшөнд хүртэл одоо өөрийнх нь юутай нөхцөлтэй болгож байна. Тэгжээж усаа авч ерөнхий хэмжээ шинжилгээнд байгаа. Тэгэхээр одоо бактериологийн шинжилгээ саваа эхлээд усаа аваа. За дээж авах. За энэ хавьд ер нь тэгээд үнэртж байгаа үнэр танарч гэж угаасаа их онцгой муухай үнэртж байна. Тэгэд энэ цаахан бас нэг нэхий хог хаягдл зөндөө харагдчихсан. Бактериологийн шинжилгээгээ суугийн төв лабораторид өгөөд ерөнхий хэмжээ шинжилгээгээ байгаль орчны лабораторид одоо энд байдаг эрлийн энд байдаг. Тэрийг бүгдээрээ өнөөдөртөө амжих нь маргаашгүй өгөөд тэгээ шинжилгээний хариу нэг эрх нэгтгэж гарч байгаа. Бидний эхний дээж авсан газар усны өнгө гүн ногоон, орчин тойрондоо хог хаягдал болон хогийн ургамал ихтэй. Үйлдвэрлэлийн байгууламжуудтай ойр автозам дагуу хэсэг байсан учраас бохирдол ихтэй, орчин тойрон нь эвгүй үнэртэй. Харин бидний хоёр дахь дээж авах газар бол нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутагт дэвсгэр болох Арсантай гүрнээс доохон Шин гүрний доор бид хоёр дахь дээж авахар болсон юм. Өнөөдөр одоо яг 12 цаг болж байна. Энэ мөчид эндээс дээж явцаагаад тэгээд суугийн лабораторид шууд хэрэгж өгөөд шинжилгээнд оруулаад. Тэгэхээр зүгээр ингээ харахад ихийг нь бол мэдээж чи ажилтдаг хүн мэдж байгаа тий. Яг одоо энд байгааг нь харахад тунгалагчлалтын одоо цэвэр байдлын харьцааг ямар угаасаа мэрэгжлийн хөнгөхгүй зүгээр бусад хүмүүс мэдж байгаа шүү дээ. Энэ Улаанбаатар хот орчимд ямар
энэ голууд ямар бохирдолтой байгаа болоо хотын дундуур урсж байгаа бас. Тэгээд энэ уснаасаа болоод өвчин, элдв янз бүрийн өвчнгүүд гарч байна. Тийм болохоор одоо энэ шинжилгээний хариул нэг юм хэлнэ л дээ. За шилгээ. За. Тэгээд энэ бактериологийн шинжилгээнийхээ савыг одоо энэ усуугаас яг хариуцсан тэр чигээр ирсэн байгаа. Одоо ингээд үүтэрээ шууд даваа. Энийг бол ерөөсөө шууд зайлж барих хариуцсан сав болохоор энийг зайлаад авах шаардлага байхгүй шууд аваа. Ерөнхий хэмжээний шинжилгээний тэр цэвэр усны сав бол тэр яг энэ усаараа зайлж хэсэрч яаж тэгээд шинжилгээ. Хамгийн сүүлд ер нь хизээ шинжилгээ авсан байх сэл болоос. Хамгийн сүүлд яг голоос ихээр өнгөрсөн жилд авсан да. Яг тэр сэл болын ихэн тэр баг баян орчимд бол энэ хавар авсан, өвөл авсан шинжилгээнүүд байгаа. Бид нартэйгээ тэгээ уялдуулаад цаг үеийн байдалтай тэгээ харьцуулт хийж бидний сүйд нь харъя. Энэ ерөнхий хэмжээний шинжилгээнд бол 1 литр ус шаардлагатай. Энэ шинжилгээ бид нэр байгаль орчмын лабораторид шинжилүүлэхээр ярьсан байгаа. За одоо бүгдээ яг шинжилгээнд төгтөө хийж 1 литр орчим ус таавна. За ингээд дээжнүүдээ бол авчлаа. Одоо дээжнийхээ байрлалын яг авсан цаг хугацаатайгаа бүгд тодорхой болгоод тэгэхгүй бол олон дээжнүүдийн холиод тэгээ шинжилгээний хариу буруу гарах. Бидний 2 дахь дээж авсан газар бол ерөнхийдөө хог ихтэй ус мөн л ногоонороо уссан яг Улаанбаатар хотын төв хэсэгт орших хэсэг байсан юм. За одоо бид нэр өнөөдөр ингээд дээж авах 3 дахь цэг дээр ирээд байна. Энэ цэг маань яг 100 айлын гүүр байдаг. Тэрний хойно одоо энд үр шинжилтийн ажил хийгээ голын голдролыг чиглэлийн өөрчлөлөө боосны тэрний дээх нь цэгээ сонгоод дээж авах гээд байж байна. Эндээс дээж авангуудаа бид бүгдээрээ сугийн лаборатори тавиач өгөөд тэгээд одоо нэг голынхоо ихэнд сэл болынхоо хэрэг шууд явцгаая да. Засвартай байгаа 100 айлын гүрний доор авсан дээж хамгийн бохирдол ихтэй байсан нь бидний таамагласнаар гэр хороолтой ойр хэсэгт урсаж байгаатай холбож болно. Тус газарт голын иргэн тогтчлтын ажил хийгдэж байгаа бөгөөд үүнээс шалтгаалan голын урсцын голдролыг баг зэрэг өөрчилсөн байлаа. Өнөөдөр бидний 3 цэгээс авсан усны дээж, бактериологийн шинжилгээний дээж, ерөнхий химийн шинжилгээний дээж гэсэн 2 төрлийн шинжилгээний дээж байсан бөгөөд бид ерөнхий химийн шинжилгээний дээжийг байгаль орчны яамны төв лабораторид өгч, харин бактериологийн шинжилгээний дээжийг ус сувгийн удирдах газрын усны лабораторид өгч шинжилүүлэхээр болсон юм. Бидний энэ удаагийн шинжилгээний дээж дараагийн дугаар гарах мөчөд бэлэн болсон байх болно. Ийхүү бид дээжээ шинжилгээнд өгсөний дараа 3 дээжээ харьцуулан үзэхэд нүдэнд харагдах баримжаагаар хамгийн их бохирдолтой дээж нь 100 айлын гүрний доороос авсан дээж байсан сонирхол татаж байлаа. Ингээд бидний аялал Сэлб голын их баг баянгийн амны зүг хөтлсөн юм. Бидний явах зам Бартаатай шалбааг ус ихтэйч байгалийн сайхан цогцолсон ой мод ус ургамлан тэгшэрсэн сайхан нут хүргэлжсэн билээ. Баг баянгийн ам нь улсын тусгай хамгаалттай бүс нутагт харьяалагдана. Хашаа тойруулан татсан энэ хяналтын пост их баг баянгийн ам бол улсын тусгай хамгаалттай бүс гэдгийг гэрчилнэ. Биднийг явах замд байгаль хамгаалагчид трактортай болон ачааны машинтай ой цэвэрлэж, самурчид болон жимсчдийн тарьсан хогийг түүн цуглуулж, ачиж цэвэрлэж байхдаа таарсан. Харамсалтай нь тэдний хог ачсан ачааны машин бидний замыг таглан шаварч суусан байлаа. Энэхүү ачаатай портер машиныг л гаргаж байж бидний аялал цааш үргэлжлэх учиртай байсан учраас байгаль хамгаалагчдын машиныг гаргахын тулд бид 3 цаг шахам саадах хэрэг гарсан.
Энэ оогоос гарсан хог уу? Тий. Хизээ цэвэрлсэн нэг. Нилээ удаж байгаа. Хэд хоногор цэвэрлээл идэх. Таар энэ аваа ингэж хог могийн цэвэрлдэг гэнэ тий. Хог байвал цэвэрлэнэ. Тэр нь хүмүүс энэгээр хэр их ирж гин, хэр их хог тарьж гин. Хүмүүсэн дөө. Тэгэл хогоо ичээл явах шүү. Эрэхтэн та тэгээ хог могтъя гэж шаардлага тавьдаг уу? Зарим ч аваа явт юм шиг, зарим тэгээ хайчаал явчихдаг. Тэгээ үлдсэн хогийн таал цэвэрлэх үү тий. Тагин. Одоо энийг хаана авчихсан вэ? Энэ турааж байгаа сая машинаар ачиж. За ага хоёр нь цэвэрхэн байлгал гэж бодд юм шүү тий. Одоо тэгж гэлээ. За энэ сайхан ажиллаж амжилтсаа баяр хүргэе. Баярлалаа. Бид энэхүү байгаль хамгаалагчдын машиныг шавраас гаргасны дараа Сэлб голыг байгалийн аясаар нүхэн сэргийг төслийн хүрээнд хийгдсэн гүний ус шахах худгуудын нэгтэй танилцсан юм. Энд нийт 3 худаг байдаг бөгөөд өвөл цагт гүний усыг шахан гаргаж мөсөн халиа доош өсгөн хоримтлуулж ашиглахад энэхүү 3 гүний худгийг ашигладаг байна. Одоо бидний харж байгаа хойно харж байгаа байгууламж юу юуны байгууламж вэ? За энэ үйл бид байгаль орчны яам, усны газар, цэвэр агаар сангийн санхүүжилтээр Сэлб голын орцыг байгалийн аясаар нэмэгдүүлэх, голын ихийг байгалийн аясаар нөхөн сэргээх гэсэн төслийн хүрээнд хийгдсэн. Гүний хотгийн барилга, зүй талд нь цахилгаан үүсгүүр бид нэр яг газар дээр нь тухайн үед шийдвэр гаргаад мэрэгжлийн хүмүүстэй энэгээр цэвэр сонгоод 3 устай ходог гаргасан байгаа. 2 нь 10 литр секунд гаргаж байна. 1 нь 5 литр секунд. Нийтдээ 3 цоногоос төслөөс бараг 2 дахин илүү анх зааснаас нь 2 дахин илүү усыг авч энэ бол 12 сарын сүүлээр эхэлж цоног өрөмдөд 2 сарын эхнээс усаа шахаж эхэлсэн. Тэгээд 3 сарын 10-д хүртэл нийтдээ усаа шахаад километр 400 орчим метр урттай. Өргөн нь 350, өргөн хэсэгтээ 350, дунджаар нэг 100 метрийн өргөнтэй. Тийм цөм хэсэгтээ 3 метр 20 см зузаантай. Тийм мөсөн сан үүсгэж авсан. Энэ мөс маань одоо Сэлб голоо яг гачиг үе гэгддэг одоо хаврын шар усны үеэр цас мөсний ус хайлаа дуусаад 5 сарын ихээр одоо 4 сарын сүүлээр яг гол татраад ирдэг тэр үед нь голыг сэргээж урсгаж байсан. Энэ хавар одоо нийслэлчүүд бүгдээрээ л мэдж байгаа Сэлб гол их сайхан урссан. Бидний энэ төслийн бас үр дүн гарсан болоо гэд. Би яг өөр голыг өдрөл ороод мөсөн донд усны хайжууд захад зогсож байна. Үстээр нэг юм их л байна да. Тэгээд амгаа хандуулсан гэж. Усан донд би яваад нэмээ. Ингээд бид цааш хөдлөн Бага Баянгийн ам өгсөөр машин явах боломжгүй газар тултал явж аялаа явган өргөжлүүлэн Бага Баянгийн ам дах Сэлб голын их хэсэгт ирсэн нь бидний хамт яваа нөхдийн сэтгэлийг сэргээсэн сайхан үе байсан юм. Улаанбаатарын хотын дундуур ингээд шаварч хотгоо холдоод ингээд бохир урсчээд Сэлб голынхаа ихтер ирлээ. Сэтгэл амар маш өндөр байна. Бидэд сая 3 газараас дээж аваад Улаанбаатар хотод урсч байгаа Сэлб голын урсгал дээр 3 газараас дээж аваад шинжилгээр өгчөөд нааш ирсэн. Тэгээд ихтер нь ирэхэд бол үнэхээр гайхалтай, маш тунгалаг. Тэгээд энэ хүмүүс бас энэ урсгалыг урсгахын тулд аюух хөдөлмөр гаргасан байна. Тэгээд үнэхээр сайхан санагч. Энэ тэгээд нөгөө
Энэ Баг Баян гэдэг амны нөгөө талд нь Их Баян гэдэг амтайгаа нийлээд Улаанбаатар хотын зарим нэг булгуутай нийлээд Улаанбаатар хотын тэр сэлб гол буюу арсантай гүрээ өнгөрөөд бид бүгдийн сайн мэддэг ус олж урсдаг юм байна. Гэхдээ энэний ихэнх болгонд үнэхээр тунгалаг маш гоё. Тэр хав халуун зун гэл үгээр ихийн аргагүй сайхан байна. Гэхдээ Улаанбаатар хотод бидний харж байгаа тэр гол бол тийм биш тий. Үнэхээр бохор хогондоо дарагдсан янзтай. Үнэхээр хэлхийн чагга муухай байдаг. Ихтер нь ирсэн үнэхээр сэтгэл өөдрөг байна. Би бас багш хүнийхээ хувьд маш олон бүлгийн удирдагч нартай дамжуулаад энэ мэдээллийг өгөөд бас эн чинь анханасаа ингэж яварч энэ чиглэл голдрол нь юм байх шүү гэдэг мэдээллийг маш олон Монголын одоо хүүхдүүдэд хүргэнэ гэж бодож байна. За энэ үл анх удаа бид Монголд анх удаа өсөн дошин үсэх халиа гэж ярьдаг да. Одоо гол дээр бол байгалийн хаясаар бол үүсдэг. Тэгэхдээ бид нэмэгдүүлж сэлб гол дээр энэ Баг Баянгийн аманда энэ үл өсөн дошин үүсгсэн. Тэр маань 12 сарын сүүлээр эхлээд 3 сар хүртэл үргэлжлээд усаа шахаж үргэлжлээд энэ жил хайж эхэлсэн. Тэгээд яхад үүссэн мөс маань 6 сарын 15 хүртэл хайлж ирсэн. Тэгээд энэ жил хийвэл бид бүр зузаан мөс үүсгээд өшөөч 7 8 сар бүр 9 сар ч юм уу тийм үүсэх боломжтой юм байна гэдгийг энэ үйл харсан. Гэхдээ анх удаа хийж байгаа учраас бас алдаа дутагдaltaй юм байсан. Ингээд бид нар чинь шууд цооногоо өрөмдөөл усаа тавиал хөлдөөл байх юм бодсон. Ус маань урсаад тэгээд бид нар чинь доор нь хаалт бомб барьж тогтоогоо тэгжээж тийм зузаан мөс үүсгэж авсан. Энэ жилийн үед бол эрд ихлүүл тэгэл илүү том талбайд зузаан мөс үүсгээд яана. Одоо бидний энэ зогсож байгаа энэ торлог гацуур эднэр чинь мөс үүсгэж яхад толгойд цухаж ясан. Тэгэл одоо яг сайхан ирүүлээрээ байж байна. Энэ маань юу хийж яах вэ гэхээр одоо мөс үүсгэснээр өв сургамалдаа ямар нэг муу нөлөөгүй гэдг нь харагдаж байна. Тэгээд одоо мөс үүсгэснээр бас цэвдгэн сэрэгдэг, доотлын хөлдөө хөрсөө хамгаалдаг. Цэвдэг чинь бас байгалийн тэнцвэртэй байдлыг хадгалж байдаг тийм зүйл байна. Хотын дундуур бараант нь урсдаг сэлб голыг ийм үзэсгэлэнтэй, ийм тунгалаг гэдгийг тэгтэл мэдрэх шиг хамт аялагсад маань дуу алцаар байлаа. Бид зорьсон газраа ирсэн боловч сэлб голынхаа ихтер хараахан хүрээгүй байсан учраас цааш аялахаар дахин алхавлаа. Гэвч нар жаргах ойрцоор л байлаа. Баг Баянгийн амын үгсэн явсаар бид сэлб голын их гэж хэлж болох маш олон жижиг булгтай хэсэгт байгалийн олон садыг даван хүрэлцэн ирсэн юм. Нэгдмэл нэг жижиг гол байсан сэлб гол энд хүрээд олон садаа жижиг булаг болсон бидний аялыг зогсооход хүргэсэн. Миний энэ доор урсж байгаа булаг бол сэлб голын ихийг бүрдүүлдэг асар олон салаа булгуудын нэг нь. Энд бол тоолж үзээгөө тоолгоогоос аргагүй аюул олон салаа булаг байна. Тэгэд энэ жижиг булгууд нийлээд сэлб голын Баг Баянгийн амын голыг үүсгээд Баг Баянгийн амын гол нь явсараад Их Баянгийн амаас гарч байгаа голтой нийлээд сэлб гол болт юм байна. Тэгэд эндээ бол ерөнхийдөө доороос бид нар усууж ирсэн тэрнээс илүү хүйтэн байна. Одоо ингээ ус авахд ерөөсөө гар айгүй даарна. Айгүй хүт устай. Ер нь удаан ингээ саваа барих боломжгүйгээр их хүт ус гарч байна. Тэгэд маш тунгалагын байдал нь бол үнэхээр энэс нь тунгалаг ус мэдэхгүй. Одоохондоо хараагүй. Ийм л хэмжээнд байна. Тэгэд энийг харсан хэн боловч сэлб гол руу хогоо хаяхгүй байгаасаа гэж би хүсэж байна. Өнөөдөр ингээд сэлб голын ихэд ундрагын их үүсвэрийн болохоор маш их явлаа. Баг Баянгийн амаар маш их явлаа. Тэгээд үнэхээр их сонирхолтой, замд зөндөө их адал явдалтай бас олон бас мэдээж авахар зүйл их байлаа. Бас их хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй бас олон зүйл харагдлаа. Тэгээд өнөөдөр явж байгаадаа маш их баяртай байна. Анх удаа скаут албанаас би ингээд өөрийн сэлбраас ингээд төлөөлөө яг Баг Баянгийн амд ингээд сэлб голынхаа их рүү ингээд явж ирсэндээ маш их баяртай байна. За тэгээд одоо бол ингээд яг бүрийнхээ болж байна. Тэгээд өдөр бас зөндөө их газраар явсан. Тэгээд сэлб гол маань үнэхээр бас бохирцсныг бол үнэхээр харсандаа жоохон эмзэглсэн. Тэг үнэхээр тийм болсон гэж үнэхээр бодсонгүй. Тэгээд би бас хэлсэн байгаа оюутан болоод яг анх хотод орж ирэхэд бас арай өөр байсан. Тэгээ одоо ингээд харахад бас шал ондоо болсон. Гүн ногоон. Тэгээд яг байгаль дээр нэгтэр нэгээд ингээд ундрагных нь ингээд булгууд дээр нэрээд харахад шал ондоо.
яг Улаанбаатар хотод маань яг энэ байгаагаараа урсдаг бол үнэхээр сайхан байна. Тэгээд цаашдаа энэ бүх зүйлийг бас харсан болохоор би бас цаашдаа энэ бүх зүйлийг өөрийнхөө дотны анд болох скаутуудаа бүгдэнд нь хилж бас цаашдаас энэ газраас авчрахыг хүсэж байна. Тэгээд энэ дэрс үнэхээр их азтай завшаан тохиолдлоо. Тэгээд бүгдэнд нь энэхүү үйл ажиллагааг явуулж байгаа та бүхэнд бас их баярлалаа гэж хэлмээр байна. Шөнө болтол сэлбэг голын ихийг хайж ажилласан мэт харанхуй шөнөөр хоноглох газартаа очиход бидэнтэй нэгтгэр Монголын цэвдэг судлаач нэрт эрдэмтэн доктор Шархигаа болон Монхидро Construction компани захирал усны мэргэжилтэн Баторж доктор нар хүрэлцэн ирсэн байлаа. Сэлбэг голыг иргэн сэргээхийн төлөө сэтгэл оюунаас шилээж үйл хөдлөмрөө өргөж яваа хоёр эрхмийн түүдгийн дэрэгдэх яриа бидэнд сонирхолтой байх нь мэдээж. Ингээд сэлбэг голыг бид нар ингээд багдаасаа нөхөн сэргээний дүүлэх. Тэгээ бид нар 12 сарын одоо 30 гэхэд хүмүүсийн жил тэмдэглэж яхад бид нар бол энд ходог ус гаргаж энэ сэлбэг голыг сэргээх юм энд гарчихсан юм аа. За өвлийн жингсөө бол нэлээд цастай хүйтэн байлаа. За бидний одоо анхны гаргана гэсэн одоо цэгүүд дээр бол ус анхны өрөмдгүүд хийсэн ус гарах найдвар хүмүү байлаа. Тэгээ бид нар тэр засан дундаас бас ус олно гэдэгт хүндрэлтэй байсан. Үнэхээр гэхдээ одоо Монгол мэргэжлэнүүд ямар ч одоо сайн одоо мэргэжлүүдийн одоо чвэнгаар газар орноо сайн мэддэг мэргэжлийн одоо юм уу чадвартай усуудын юугаар бид нар ходог усаа гаргаж чадсан. Одоо манайд бол 3 ходог ажиллаж байгаа. Нэг ходог нь бол 10 литр секунд ус одоо ашиглаж гаргаж байгаа. За тэгээ бид нар бол үндсэндээ 2 сар, 1 сард бол энэ удуудаа гаргаад 2 сарын бараг 10 даарших ус ашиглаж ирсэн. Тэгээ 3 сарын 10 дахь 1 сар хугацаанд бол бид нэр энд уртаашаа одоо 800 м, өргөөшөө одоо 200-300 м ийм одоо оргоч цуугаа газар мөсөн дашин үүсгэж чадсан. За мөсний зузаан бол дунджаар бол энэ юунда 1 метр гарна. За голдролтой бол харин бид нар хонхор одоргоос голдролтой бол 2 метр 3 метр гэсэн юм газар бол хийсэн. Тэгээд энэ ажлыг бид нар анханаас нь ихтэй бас тийм одоо шинэ тухайн үндсэлтэй. Тэрэн зарим усуд бол ер нь ингэж одоо голыг сэргээд дүүн чим шиг зарим нь одоо тийм цэвдэг сэргийдгүй юм чиг шиг одоо янз бүрээр ярьдаг л да. Хүмүүс өөрснөө судлаагүй, өөрснөө үзээгүй байж ер нь тийм мэргэжлийн ус асуудаг таамгаар юм дэвшүүлж ингэж ярьдаг. Тэгээд аман дээр бол манай мэргэжлийн баг ажилласан энэ дээр одоо цэвдэг судлаас манай Шархигаа анханаас нь орж ажилласан. За тэгээд энэ дээр гидрологч нар байна, гидрологч нар байна. За манай усны барилгын одоо инженерүүд манай компани тэр яриа ажилласан. Тэгээд ийм мөс үүссний үр дүнд энэ мөс бол үндсэндээ 6 сарын 15 гэхэд айлдсан. Ерөөсөн засан бүрхүүл бол 4 сарын 15-д 20 тэгээд бол дууссан шүү дээ чинь тийм. Тэгэл бидний тэр үүссэн мөс бол энэ 6 сарын 15 хүрээд голны голдрол байсан 7 сарын 1 хүртэл явсан. Тэр мөс одоо яаж хайж, яаж усан тусаж, яаж энэ голын одоо тэр хөлдөө хөрсөн дээр тэр усан доошоо шингхүүгээр энэ голын ихийг ингэж тижээж тэр нь доошоо урсаар гоод манай сэд болж энэ жил бол сэд бол 5-6 сар тасраагүй сайхан устай байсан. Тэгээ харин энэ жил туул бол тасарсан. Тэгээ би одоо бас эгэл телевизээр туул тасар сэд бурсав гэж юм ярьцлага хийжсэн. Энэ бол нэг тийм би хийс ажиллагааг магтаад байгаа юм биш. Энэ ерөөсөө дэлхийд дээр байсан туршлага. Энэ бол одоо Америкийн Аляскийн хүүтэн газруудад байдаг. Одоо энэ бол энэ бусдуулуудаар бас яг юм болох юм байна гэдэг. Өөрөө энэ саяхан хадаадсан гэж өөрөө батлаад нотлоод өгч байгаа байхгүй. Ганцхан даран дээр төсөв зардлын төлөвлөлөөд ингээд тэгтээ хийхтэй хүн болгон гэдэг мэрэгжлийн байгууллага, мэрэгжлийн улсууд, нарийн мэрэгжлийн улсууд судалгаатай, шинжилгээтэй тий. Эргээд одоо буух мөртөө буцхай зэнтэйгээр ингэж хийх хэрэгтэй байна. Тэрнээс хүн болгоны тэн дөрөмдөл ус гаргаад бас ингэж байж бас болохооргүй маа тий. Тэгээ нэмэшээс бол одоо манай усны газар татан богдсон. Тэр цаашдаа энэ усны талаар бас бодлого барих, энэ усны талаар бол нэлээд арга хэмжээ авах гэж төрцөөс авах гэж бодож байгаа. Ер нь ганц Монгол биш үү? Энэ одоо усны талаар чинь дэлхийн нийт анхаарч байна. Одоо 2013 нүүбэс усны жил болгож зарлах гэж тий. Одоо усны жил болгож зарлах гэж. Усны өдөр бид нэр одоо ус байж ажил энэ үс ургамч нь ургадаг амьд амьтан чинь амьд байдаг юм шүү дээ. Тий. Мөнгө ерөөс энэ мөнгөөр үлж болохгүй.